та яг гэртээ юм уу ажил дээрээ өөрийгөө өөрчнө гэдэг бас их амаргүй энэ. Тантай яг адилхан зорилготой байгаа, таны асуудлыг шийдэж чадсан тэр сайн туршлага хаа нэг аль хэзээний таны тэр асуудлыг шийдсэн байгаа. Тэр шийдлийг л бид нар яах нь одоо олж унших нь одоо сонсох нь тийм хүмүүстэй уулзаж ярилцах нь их чухал. Тийм болохоор маш олон зорилго тавьж өөрийгөө сатааруулна гэхээс илүүтэй нэг зүйл рүү, хоёр зүйл рүү юу гэдэг чиглээд явах юм бол та их үнцэнтэй хүн болох боломжтой юм аа гэж. Тэр явж хүний сэтгэл зүй гэж юу юм бэ гэхээр та юу боддгийн юм бэ гэдэг зүйл яригдж эхэлж байгаа байхгүй юу? Өөрийгөө их анзаарах хэрэгтэй гэдэг. Тэгээ бид нар яах вэ одоо бидний байгаа л одоо байдал тийм штэ. Өөрөөсөө гаднах юмнуудыг сайн мэддэм байл та. Бас найз нөхдөд бол илүү дутагдaltaй давуу талыг мэднэ тийм үү? Одоо гэдэг юм гадагшааж хэлсэн байгаа гэдэг. Эргээд яг та дотоод ертөнц рүүгээ их тэр аялал гэдэг зүйлд нь таны хүлээж байгаа. Тэгээ тэр аяллаа хийхгүйгээр бид нар явсаар хагаад дуусах юм бол жоохон харамсалтай гэх юм уу та. Тийм үү? Яагаад гэвэл тэр эрдэнсийн авдрыг нээж гүйцэд нээж чадахгүйгээр дуусах гэдэг байна гэж.